Тэд өөрсдөд нь ямар ашигтай вэ гэдгээс үл хамааран альва сурчлаганд дургуйцдаг. Таач гэсэн тэдэнд ихэхэн хандлагатай байдаг бол энэ нь таны анхаарч засах ёстой чухал шин чанар юм байх болно. Сурчлагын дургуйцах нь амжилтанд нөлөөлдөг хамгийн том саадын нэг юм. Борлуулалт бол сурчлагын талаар асуудалтай хүмүүс голдуу, ядуу байдаг. Энэ нь ойлгомжтой юм. Бүр яг зөв сэдв дээр хоолойчин сонирн боллоо те. За. Ядуу сэтгэлгээтэй хүмүүс л ерөөсө сурталчилгаан дургүй учраас борлуулалт байхгүй, борлуулалтгүй учраас ядуу байдаг гэж байна шүү дээ. Бүр амар байгааз. За та хүмүүст өөрийнхөө бүтээгдэхүүнийг өөрийн үйлчлэгээний талаар мэдрүүлэхийг хүсэхгүй бол яаж өөрийн бизнес болон бусдыг төлөөлөх ажлаараа их хэмжээний орлого олж чадах юм бэ? Ваа, бүр өстой. Одоо гой дуучин бүр сайн болоо явчихлаа. Бүр надад хэлж шít бүр яаж та өөрийнхөө бизнесийг сайн хүмүүст хэлж чадахгүй бол яаж их хэмжээний орлого олж чадах юм бэ гэж хэлж шít. Яг зөв. За. Бусдын ажилтан байсан ч гэсэн та өөрийнхөө давуу талуудыг сурчлахгүй бол сурчлагдаг өөр нэг компани албан тушаалтыг шатаар танаас түргэн өсгөх болно. За хэрвээ та ингээд давуу талаа хэлэхгүй юм бол өөр хүн ирээд ажлыг чи аавна эсвэл одоо ерөөсөө тэр давуу талаа хэлдэг хүмүүсийг одоо татаж борлуулалтаа хийх нь шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Дахиад юм шиг. За та өөрийнхөө давуу талуудыг сурчлахгүй бол сурчилдаг өөр нэг хүн, компани, албан тушаалын шатаар танаас түргэн өгсөх болно. Тийм аастай. Тийм. Энэ бүр бүх мэрэгжил, бүх насны, бүх хүмүүст баггүй. Тэгээ багш нь одоо нөгөө нэг өөрийгөө танилцуулахдаа давуу талаа хэлээрэй гэдэг нь хүнтэй танилцахдаа, хүмүүстэй танилцуулахдаа, альва одоо ихтгэл тавихтаа бүр ямар ч нөхцөлд өөрийгөө бүр зурсхан хугацаанд танилцуулсан ч гэсэн өөрийнхөө давуу талыг заавал тэр дунд хэлж л байх хэрэгтэй. Тийм учраас нөгөө дадлага хийдэг багш нь танил. За өөрийнхөө овог нэр хэлэл болж зүгээр нэрээ хэлэл болох биш. Заавал өөрийнхөө давуу талыг хэлээрэй гэхээр өөрийнхөө давуу талыг хүмүүс ихэвчлэн бодоогүй байж байдаг. За хоёлоо давуу талаа илүү бодож шүү одоо. За үргэлжлүүлээ.